За сайн байцгаана уу манайхаа. Тэгээд Өкхүү подкастынхаа 8 дугаар дугаараар өнөөдөр бүгд сахарын аршааны тухай ярив. За Монголд маш сахарын өвчтөе хүмүүс сүүлийн жилүүдэд маш нэмэгдсэн, маш олон хүмүүс энэгээр өвчлөлтэй тий. Гэтэл манай сайхан их хооронд маань сахарын өвчнийг эмчилгэхэд тустай аршаан байдаг юм байна. Та бүхэн тэрийг сонсч ирсэн үү? Сонсч ирсэн бол лайк дараарай. Сонсоогүй бол анхаалаа хандуулаад подкастаа сонсороо. За тэгээд сахарын аршааныг маань ажилуулдаг 13 жил ажилуулж байгаа хүний их эмч Нанди Эрдэнэ би өнөөдөр ураад авчирсан байна. За манай Нандаа эмч өөрийгөө танилцуулах уу? За баярлалаа. Бүгдээрэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бас их хүрсэн баярын өдөр Монгол улсад маань олон улсын бас хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Тэгээд үзэж байгаа бүх хүмүүстээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Монголын маань бүх одоо ээжүүд, хүүхдүүд дүүлийн хаз жаргалтай амар амгалан байх өрөөл өргөё. За маш гоё өрөөлөн тий. Нэр өнөөдөр их хүрсэн баярын өдөр бүх зөвхөн хүүхдүүд нь ч өстэй ээжүүд нь бас баярын мэнд хүргье. Хүүхдүүд нь өдөр баярлаад ээжүүд нь орой баярлах байх. За тэгээд хамгийн түрүүлээд нэгэнд хоёлаа сахарын аршааны тухай ярьж байгаа юм чинь аршааныхаа түүхээс ярив тий. Би бол Монголд ахтаа өмнө сахарын аршаан гэж одоо юусоо сонсож байгаагүй. Тэгээд миний орчин тойронд болохоор сахарын өвчтөе хүмүүс байдаг. Тэгвэл аршааныхаа түүхээс нь хоёлаа жоохон хуваалцсан. За баярлалаа Сарнада. За ер нь бол сахарын аршааны яг хэлхийн өмнө аршаан гэж яг юу гэдэг талаар бас тавчхан хүмүүст ойлголт өгөөд за аршаан гэдэг нь расауна гэсэн санскрит үг байж байгаа. Тэгээд ер нь бол аршаа усны үүсэл гарлын тухайд бол нэг хоёр үндсэн таамаг байдаг. За дэлхийн үүсч бүрэлдэн тогтоо тэр магмын давхар бүрэлдэн тогтох явцад тэр газрын гүнээс одоо шахагдаж ирж ирэхтэй эрдэс чулуулын дундуур ингэж яваад одоо тэр өөртөө тэр одоо эрдэс чулуулаг биологийн идэвхтэй нийтлүүдийг агуулад гарч ирсэн усыг аршаан гэдэг юм а гэсэн нэг таамаг байж байгаа. Нөгөө нэг таамаг нь бол нөгөө нэг газрын гадарга дээр байгаа ус аажмаар газрын гүн рүү нэвчин ороод буцаж гарч ирэхтэй мөн адил тэр эрдэс чулуулын дундуур урсан гарч ирэхтэй бол яах нь бас тэр одоо биологийн идэвхтэй нийтлэл даус хийзэрхийг одоо агуулад гаргаад ирсэн усыг бол аршаан гэдэг юм а гэсэн үүсэл аршаан усны үүсэл гарлын тухайд бол ерөнхийдөө нэг хоёр үндсэн таамаг байдаг. Тэгээ ерөнхийдөө аршаан гэдэг маань нэг шидэт ус, утагт ус гэсэн иймэрхүү мөнхийн ус энэ гэсэн иймэрхүү утга санааг агуулдаг ийм үг байж байгаа. За сахарын аршааны тухайд бол манай Монгол улсын Булган аймгийн Хотог өндөр сумын нутаг Өнд багийн одоо нутагт байрладаг их булаг гэдэг нэртэй ийм аршаан байдаг байхгүй юу. Тэгээд дээр үед энэ аршаан маань цангааны аршаан гэдэг нэртэй исэн. Бид нар л одоо сахарын аршаан гэж нэрлэдэг байгаа болохоос биш цангааны аршаан гэдэг. Яахан гэхээр нөгөө чихрийн шижин өвчтөе хүмүүс чинь одоо гол одоо завиур шинж тэмдэг нь бол ам цангах байдлаар илэрж байгаа шүү дээ шинж тэмдэг нь. Тэгээд нөгөө айгүйх ам цангаад идэг. Тэгээд тэр аршаанаас уурч хар нөгөө ам цангадаг завиур нарилчээд байсан байгаа байхгүй юу. Тэгээд цангааны аршаан гэдэг бүр тийм нэртэй. Тэгээд эртээр үеэсээ бол одоо хаад ноёдод маш их одоо хүндэлж, дээдэлж одоо дахин шүтэж ингэж ирсэн байдаг. Тэгээд энэ сахарын аршаан маань бол одоо нөгөө харьяаллаар бол сэлэнгийн сав нутаг газар тариалагддаг. Сэлэнгийн сав газраас жил болго энэ аршааны маань одоо талаар судалгаа шинжилгээг нь хийгээд явдаг байж байгаа доторх эрдэс найрдлага нь X генөө багс генөө янз бүрийн өөр бусад юмнууд ирэх нөөгээд одоо тэр бүх судалгааг бол сэлэнгийн сав газраас хийгээ явдаг. Тэгээд тэр сэлэнгийн сав газраас одоо энийг одоо судлаад за гидрокарбонат бүлгийн кальц магний ангийг зөөлөвтөр төрлийн юм ус байна. Тэгээд энэ аршаан усыг ингээд уухад хүний биед яг яаж хүний сахарыг буулгаад байгаа юм яаж нөлөөгөө үзүүлээд байгаа юм гэхээр уугаад хүний биеийн одоо эсэд нэвтрэх явцад ийм катализатор маягийн үйлчлэл үзүүлдэг юм байна гэдгийг тогтооцсон. Тэгэж одоо цусндах сахарыг бууруулж яана гэдгийг тогтоочихсон. Тэгээд 2009 онд бол одоо эмчилгээний ач тустай аршааны бүртгэлд аль байсан.
ингээд авсан байдгийг. Тэгээд одоо яг хөө сүүлийн үед бол одоо чихрийн шижийн өвчин буюу одоо манайхны хэлбгээр сахарын өвчин бол маш их одоо ихсэж байна. Тэгээ бүр тахал мэт одоо дэлхийд бол тийм их хэмжээтэй байна. Одоо тэгээ сүүлийн үед бас монголчууд бол бас энэ өвчнөөр өвчлөх одоо байдлууд нэлээд нэмэгдсэн байгаа. Тэгээ маш их байгаа. Тийм ил далд хэлбэрээр одоо тийм тэгээд сахарын ар шам нь бол тиймэрхүү юу та түүхтэй. Сахарын аршин яг би ингээл Монгол орны маань энэ тийм маш олон төрлийн гоё ийм өвчин цай, тийм өвчин цай ингээл аршаанууд ингээл байгаа л байдаг. Бид нар бас тэрийг сайн мэдтгүү. Учраас маш олон хүний асуудал учраас хоёлаа яг энэ сэдвээр гэж тохирсон тий. Тэгвэл одоо тэгвэл Нандин эрдэнэ гэдэг эмч маань ер нь яагаад эмч болъё гэж бодсон юм? Яагаад эмч болсон? Эмч болсон тухай түүхээс хуваалцаж. За баярлалаа. Би өмнө нь соёлогч мэргэжилтэй байсан. Тэгээд одоо энэ мэргэжилтэй бас хайртай. Энэ мэргэжлэрээ олон жил ажиллаж исэн. Тэгээд багаас эмч болно, соёлогч болно гэж боддог байсан юм уу? Тий. Хүүхэд байхдаа нөгөө хүүхдийн больниц нэг чихмийнхээ өвдөхөд юм хөвтчихсэн. Тэгээд нөгөө тариа хийж байгаа соёлогч нар хараад үнэхээр гоё санагддаг байсан. За би ингээл том болоод яг л одоо энэ хүн шиг болно да гэж боддог байсан байхгүй юу? Тэгэж бодсоор хагаад өөрийгөө ингээд нөгөө кодлох гэдэг юм уу та тий? Би ерөөсөө л энэ гоё тариа хийдэг соёлогч болно гэж бодсон. Тэр үед эмчийн тухайч ойлголт байхгүй жоохон байсан л та. Тэгээд одоо дээр үед чинь нөгөө нэг юм буцлагдаг шилийн шприцтэй тий? Систем маш ховор. Тэгээд нэг хаанаас ч ингээд нэг системний тасархаа юм олж аваад тэгээд ингээд нөгөөхөө дэрэн дотроо хийгээд ингээ онгоод тэгээд хуруугаараа гинтэрж байгаа нөгөөхөө судсаалж ийн гэж тоглодог байхгүй. Тэгээд ингээд дэрээ бүр ингээ шал найтлан болтол ингээд одоо ус шахаад ингээд одоо тариа хийж ингэж тоглодог байсан. Тэгээд ер нь бол яг 10 төгсөнд орно бас яг ингээд ангаахтаа орно гэдгс арай орч чадаагүй оноо маань хүрээгүй. Тэгээд одоо дараа жилийн дахиж одоо бэлтгэж жагаад ингээд ангахынхаа сургуулийн соёлогчийн сургуульд орж исэн. Тэгээд суралцаад явж байгаад ер нь бол бас шинжлэх ухаан чи өөрөө бас гоё бие даасан тий юм шинжлэх ухаан байж байгаа. Гадаад бусад улс орнууд бол бүр ерөнхийлөгчөөсөө илүү цалин урамшуултай ийм мэрэгжил байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд ер нь бол тэгж ажиллаж байх хэвчээ би энэ нөгөө цаахрынхаа аршаан дээр зундаа ингээд бас юу яадаг гэсэн юм гардаг гэсэн. Тэгэнгүүт ямар их хүмүүс сахартай гэдэг юм бэ гэдгийг бас ингээл ажиглаал тий хүмүүс ингээл тийм сахартай, ийм сахартай гэл ингээл ирээл аршаа ус уугаал ингээл энэ хөдөлгөөнүүд яваал гэдгсэн. Тэгэнгүүт ер нь би өөрөө бас юм эмчлэх хэрэгтэй байх хэрэгтэй юм байна тий. Ер нь эмч бас болъё гэж зориод тэгээд одоо дахиж одоо амгаахын дэд ингээд суралцаад эмч болсон гэдгийг. Нийтдээ хэдэн жил суралцсан гэсэн үг юм? Тий, ер нь одоо би ингээд магистра одоо төгсөж байгаа. Ер нь бол нэг 13 жил сурсан байгаа. Соёлогчийн сургуульд чинь одоо эхлээд тэр чинь дипломын дээдгээ 3 жил, дараа нь бакалавраар ингээд 5 жил. Тэгээд дунд нь одоо бас нэг юуны удирдлага академид ингээд сурчиж байгаа. За тэгээд нөгөө буцаад амгаахын дээдтэй 6 жил. Тэгээ магистртаа 2 жил гэдэг чинь амгаахтаа 13 жил, нийт 15 жил одоо бас ингээд суралцаа явж байгаа гэсэн үг байхгүй энэ салбартаа болоод ерөнхийдөө. Тий. Өөр ясны хар багаасаа хүсчихсэн. Тий, нөгөө жинхэнэ гал хүсэл ирмэлцэл гэдэг чинь жинхэнэ тэнд байж байгаа байхгүй юу? Тэгээд уг нь бол 2002 оны онц төгсөгчд гэдэг дотор одоо Улаанбаатар тэгж явж байгаа ингээд төрүүлээ төсгөөд ингээд ажиллаж амьдраад гэр бүлийн хамт амьдраа явж байна да. Тэгээ хоёлаа нэг зүгээр л дээр л зүгээр нэг юм ярьжсэн чинь манай нандаа ингэж хэлсэн. Би одоо эмчээс өөр ажил хийн гэхээр миний толгоомж багтдаггүй. Цагаан халаатаа өмсөл хүмүүсийн дунд л байж байгаа юм дуртай. Тэрнээс өөр мөнхөө толгойд багтдаггүйгээ ярьчихс тий. Тэр аргагүй мэл та бүр хар багаас тийм бүр ингээд хүүхэд тийм 5 дугаар анги байхасаа ингээл шипрэц юугаар тоглож өсөжсэн. Тэгээл ингээд эмнэлэгт хатрагч маснарагч нар туслаа л заяа. Энэ шал мал угаахтан тэгээд хөөрхий амьд хүүхд тэгэл туслах гал гүгээд ахын таад бичсэн. Тэгэл туслаад ингээл яваад идэв гэсэн баггүй. Тэгээ ер нь хүүхд тах
тэр ойр зур жоохон хоолоо моолоо жоохон өвддөг гэсэн юм уу? Халуун цунаар хоолоо моолоо нүгдсэн байж. Тэгэл өөртөө өөрийгөө тариа мариагаа өөрөө хийчдэг тийм биш. Юу хар багтаа өөртөө тариа ичдэг ус юм уу? Тийм ерөөсөө тэгэл хэвээр. Тэгээд тэр чинь буслагдаг шиприцтэй тэгэл одоо яаж нэг айхтар халдвар хамгааллын дэглэмээ тэгээд нэг яачихгүй шиг. Айгуу сайн л хараад судал бараг л мэрэгсэн байсан юм хааш. Тэгэж одоо бараг л өөрийгөө одоо ангаахын сургуулиудад бэлтгэж байж орсон гэдгийг. Нэрээ тариа хийдэг гэснээс би бас нэр өөртөө тариа сүрсэн шүү дээ. Гадагшаа гараад тэгээд гадаадад амьдарчсэн чинь нөгөө нэг хүүхэд гаргаад айгу ядаа 2 дахь хүүхдээ гаргаад айгу ядраад ингээ гадагшаа хүүхдэд дагуулга гарчаар оройн ингээд амар бие моддаг юм айгу хэцүүс байхгүй. Тэгээд нөгөө имэл Монголд байсан бол гэс гүдчил имлэг твтчих штеп. Тэгээд гадаад чи юу гэж имлэгт очиж твтхийг ойлгохгүй. Имлэг твтүүлэхгүй нь ойлгомжтой болж байгаа байхгүй юу? Тэгэл байж байгаа л дараа нь манайх Сарайгоос урагшаа Бээжин нүгэл. Тэгэл Бээжин ч Монголтой ойрхон болсон. Монголоос нөгөө нэг баахан тусал авчихсан. Монголд очиод зунжгаа эмчилгээ хийлгэж байгаа л тэгэл тусал аваад гэрлүүгээ явдаг байхгүй юу? Гэрлүүгээ аваа явсан чинь тусал хийх хүн байна уу гэж монголчуудын чат дээр тавьсан чинь ангаахын оёд 200 янаар хийгээд үгүй гэдэг байхгүй юу? Чи би юу яагаад Монгол 3500-аар хийдэг юм энэ надад 80,000-аар хийхдээ тас 80,000 юу яриа та баг чи юу яриа та гэсэн чи тэг чи манай сургууль дээр өрөөд хийгээд өгөө гэл тэгүнгут нь би шууд за өөрөө л тарихгүй болохгүй мэн гэдэг өөрөө яг тэр бүкс тараа хийчдэг байсан байхгүй одоо тэгээ аминдаа тулахаар одоо тэгэл хийхээс өөр аргагүй л болж байгаа байхгүй тэгээд тэг хий сурсан штэ. Харин тийм. Манай ихчнэр нөгөө эмч би тэгэл дандаа ихчийн эмнэлэг дээр очиж аягүй суцтай аягүй Монгол тахта аягүй нөгөө нэг эрхэлдэг байсан юм аа. Тэгээ сүүлдээ дандаа харсараа за ихчээсээ баахан асуугаал ютубээр баахан юм үзэж байгаа л хөлийнхөө судастаас эхэлсэн дээ. Тэгээ яг хоо монголчууд ч айгүй нэг талдаа бас жоохон харьцангуй эрүүл мэндийн боловсрол зарим талаар айгүй гайгүй юм шиг тий. Нэг кино менон дээрээс харж байгаа чинь хамраас нь цус боочход баг имлэг яваад байдаг шүү дээ. Тэгэхээр чин бас нэг тиймэрхүү хар бор аргаар яагаад сурцсан байдаг. Гэхдээ тэр бол нэг бас сайн бас зүйл биш. Гэрээрээ мэрэгжлийн биш хүмүүс тэр тариа мараа маш их эрсдэлтэй байдаг байхгүй. Бүр эмч сувилагч нар ч гэсэн одоо хуваараа гадуур энэ төр тэгэж хамаагүй тариа мараа хийх хориотой шүү дээ. Тэгэхээр ер нь бол эрсдэлтэй тэгээд монголчууд болохоор тэгээ амьтад болохоор тэгээд амиа аваад тэр бүр яаж ч би амар мод гэсэн. Тэгээд дараа нь Германд ирээд манай хадам ээжийн найз нь сувилагч ахгүй юу? Насаараа сувилагч гэсэн. Тэгээ би үе надаа ингээд тариа игээд өгөх гэсэн чи юу яриад байгаагаа. Нүднээ өрөөд гараад юу тариа. Юу өстө тийм байхгүй шүү дээ. Эмч чанд бич өгсөн юм уу? Үгүй. Тэг дөнгөж ирсэн бүдүү баг. Сайхан. Тэгээ байжсэн чи үгүй бидэн. Тэгээ яа тийм гэсэн чи би болохоор сүртэй юм а ихтэй бараг чаддгийм байж гэсэн бодож байгаа шүү дээ. Манай нөгөө сувилагч нар ч сайхан гэр мөртөө хийждэг шүү дээ. Би бол ихчинд очил ихч тариаг төвч туслыг төвч гэж хэлчихдэг гэсэн чи. Тэгсэн чи юу яасан гэсэн чи сарна тийм байдгүй шүү дээ манайх тий гэрээ эмнэлгээс гадуур сувилагч тариа хийсэн байх юм бол тэг шууд лицензийг нургаад авчдаг шүү дээ ажилгүй болчихдаг. Тэгээ ярьчихсан тэгээд нөгөө нэг одоо нэг Герман дээр чи ер нь хүн тарим арай бичиж өгөхгүй шүү дээ баг ийм арай хийж өгдөг газар цэстэд туссан чинь нөгөө юуны жүүс уу цай уу гэдэг хэлээ. Тийм баггүй. Тэгээ тэрнээс хойш ер нь айгүй олон жил тариа хийгээгүй амар удчихин. Би ч зүгүрлцсэн байна. Тэгэхэд хүмүүст бол яалтчгүй тариа хийгээд гэж бол хэлэхгүй. Гэхдээ яалтчгүй бүр ямар ч аргагүй бас үед бол тэгээ суртал юм байл гэж хэллээ. Өөрөөр түүхийг сансан чинь тийм байлаа. За тэгээ манай нандаа эмч чинь тэгээ яаж яваад аршааныг тэр ажиллах болчих. Анх аршаан дээр очисон түүхээсээ эхлээд
За Уянт баярлалаа. ойлгож одоо сайхартай хүн байвуу яа. Тий. Их гоё л түүхэлтэй бас би түүхээ ярих дуртай. Анх болоод тэр Аршааны манай нөхөр чи одоо энэ Булгаан бот өндөр сум баггүй. Тэгээд энэ бас ийм сайхан Аршаантай гимэн гэдэг энэ нэг тэнд нэг ийм Аршааны тэнд нэг жоохон газар та байсан. Тэгээд нөгөө нэг тэнцэнэ ингээд ялах хүүхдтэй тэгээд зундаа хүүхдээ агаарт гарах гал тий. Тэгэл Танай аав ч бас сайхартай байсан гэсэн тий. тий бас ахарта. Тэгэл хүүхдээ зундаа агаарт гаргана аав маав ээж мэдтэйгээ тэгээд хэдүүлээ нөгөө зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад гэдэг шиг зүлгэн дээрээ гэрээ бариад нэг гэртээ гоё модны хаяанд ингээл гарчдаг гэсэн баггүй. Тэгэл ингээл хараад татчихна ашаа юуж байгаа хүмүүс айгүй их ашаа ууж байгаа хүмүүс байгаад итгэсээ сахар ашаа ингээд бүр хүмүүс чи маш их хүндэтгэж одоо дээдэлж уудаг. Заяа ашаана тэндээсээ хийгээд аваад ирэхдээ бүр газар тавихгүй ингээд тэрж ирнэ. Бүр ингээд мөнгөн аяганд ингээд дээдлээд өвөн. Тэгэл бүр өстө Монгол орны тал газраас ингээд сахартай гэсэн хүмүүс ирээд ингээд хүндлээд өвөн. Тэгэл өстө үнэхээр жилээ барьдаг өстө нэрээ гэл ингээд бүр шүтээд ингээд бүр маш хүндэлж уугаад идэг баггүй. Тэгэл ингээд хараал исэн чинь хүмүүс уугаал. Тэгэл би яг хөө тэр нөгөө цуслангийнхаа газар дээр хүүхдтэйгээ байж байгаа л тэгсэн хүмүүс тэр хавьд чинь тэгээд бас нэг ажил амралтын юмнууд нэг чигдрээгүй. Тэгэл энэ тэнүүгээр модны хаян заримтай майхантай энэ төр хүмүүс ингээл хамаагүй буугаал. Тэгэл хараал лсэн чинь хамаагүй мэдээж тэгэл задгаа бидсаал яваад тэгэнгуут нь нөгөө тэнд чинь өмж очсон баг нөгөө 0 молооч хийж амжаагүй нэг хөдөөний нэг тааран жарлан байдаг штеп. Фронтлын шуудагаар хаачаад ингээ орчдөг. За нэг ганц метр нүх ухаад нэг тим юм ингээд бүр давын өмнө ингээд хийцэн байсан байхгүй анхны жилдээ бид нар чинь. Тэгээд тим 0-той юм чинь ядаж тэр модны хаягаар замбраагүй буугаад байгаа улсуудыг хөө энэ 0-той хашаанд бөө гэд ингээд дуудаад тэгээд нэг тухайн үед нэг 3,000 төгрөгөөр тэнд чи ямар ч нөгөө нэг юм хөгжүүлэхэд жоохон бэрхшээлүүд ихтэй байсан. Тэгээд тоог байхгүй, утасны сүлжээ байхгүй. Тэгээд ерөөсөө дэлгүүр хогшоо юу ч байхгүй тий. Тэгээд ерөөсөө сайхан одоо зэрлэг хөдөө байгаа юм чинь. Тэгээд 0-той хашаанд буугээд нөгөө тааран жавлантай хашаандаа 3,000 төгрөгөөр майхнуудыг буулгаад тэгээд бүр ингээд одоо баг наадам мадны үеэр болоод бүр өстө манай хашаа ингээд битүү бүр ингээд би ингээд гэрийнхээ хаалгыг онгоох гэхээр ингээд шүн мөн ирээд ингээд өөртөө хаалганы урд ингээд хаагаад майхан барьсан байж байгаа юм чи бүр ингээд тэгээд майхан барих зайг болтол тэгэж ингээд майхан буучдаг байсан. Тэгэл бүр ингээд заримдаа ингээд нөгөө маш их бороо мороотой үйж хамаагүй би танаа гэртийн шалан дээр малан дээр ч хамаагүй унтыг шалж авахгүй бид нар ч сайхан зүлгэн дээр гэр ярьчихсан. Тэгэл тэнд чинь ороод шаа танихгүй хүмүүс ингээд бороо морооноос хорогдоод ингээд манад ирж хончол тий тэгэл хоноол яваал зарим нь шанаа уугаал зарим нь дайрж өнгөрөөл ингээл яваад. Тэгэл бүр маш их үнэтэй. Тэгээд нэг тийм одоо 0 молтой анх ингээл юм эхэлжээлаа. Тэгээд байжсэн чи хүмүүс өсөөд энэ цангаад энэ хөдөө ирсэн өрөм талах идэх юмсан гээл гэсэн тэнд талахч байдгүй юу ч байдгүй. Тэгээд үгүй энэ хүмүүст нэрээ юу яагаад талахыг одоо бас ингээд хийгээд өгчээ гэдэг манай эмээ талах бас ингээд бид нарыг баг байхад гал дээр талах байж өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр ээж биднэрт ингээд нөгөө хөдөө юм чинь ингээд талах ингээд хийж өгöd идэг юмс. Өө энийгээ ингээд гоё хийгээд бас хүмүүст өгч болох юм биш үү гэд ингээд тэгээд нөгөө талах малах хийгээд ерөөсөө хүүхдийнхээ хажуугаар те зүгээр байхгүй. Тэгээл ингээд талах хийгээд зараал тэгэл бүр алдартай болоо. За юу миний талхаж авах гээд бүр ингээд хөөсгөл хооронд ингээд давхиж байгаа хүмүүс ингээд дайрж ирдэг заа юу хүлээж агаад тэр ингээ авдаг болчихсон бүр тэгэл танаа талхыг л одоо идэх гэсэн аваад явсан ингээд 7 хонсон ч муудахгүй тэг гадна тал нь нэг жоохон хатж байгаа тэгэл хатамлж байгаа тэгэл өстой муудахгүй шал өөр юм байна өстой гал дээр барьсан энэ хөрмөний талхч өстой гоё юм байна тэр гээд ингээд хүмүүс яриад бүр алдартай болцсон тэгээд талах байдаг баг нандих хаана ингээд асуудаг болцсон хүмүүс хөрмөний талах байсан юм биш үү те хөрмөний талах тий нөө гоё тараг маргаараа ингээд
хөрөнгө гаргаад тэгэл гал дээр барина гэдэг чинь өөрөө бөө нөгөө амьд ирчүүч энерги тийм юмнууд байгаа байхгүй юу. Тэгээд талах гэж байгаа. Тэгтэл энэ дээр өрөн байдаг бол мөн гоёо гэж тэг чи хүн чинь ингээд нөгөө бас тэндээс чинь санаа аваад үгүй нэрээ би энд ягаад өрөн байлгаад өгч юмгүй ингээл тэгэл гоёо хөдөө малчаа айлаа сүүмүү гэрээдэж аваад өрөн тараг хийгээл ингээл зарж ихэлсэн дээ. Тэгэл эхлээд хашаанда буусан майхнуудаа зараад сүүлдээ нөгөө тэр хавийнхаа айлууд амралтуудаар энэ тэр голын захаар буусан амрагчд ашаачтад аваач нөгөө өрөм талхаад явж зардаг болчихсон бүр. Тэгээ бүр ингээд бүр аягүй олон жил тэрийгээ бүр хийсэн. Тэгэж анх эхэлжсэн. Тэгээд яг хуу эхлээд нэг гэртээгээ тэгээд өөртөө гараад тэгээд хамгийн гол нөгөө ашаа уусан хүмүүс маань аягүй үр дүн гараад та гоё болоо. Гэхдээ бид нарт бүр мэдгэжсэн. Анх ингээд очиод нөгөө ашаанаа уучаал аршаанд ирсэн чинь хамгийн түрүүнд аршин л гоё штэ. Аршаанаа уучаал тэгээд нөгөө гэр мэрээ бариад юм хумаа буулгаал ингээл явж ах чи ерөөсөө нөгөө дорхноо ингээд өлсөөл хоол шингэчихэж байгаа. Ерөөсөө маш хурдан шингээл айгүй гоё юм идмээр санагдаад ерөөсөө эзэн уусан юмнууд чинь бүр ингээд зад шингээл маш гоё болоод бүр ингээд шал өөр бүр ингээд мэдгэдэггүйц юу яадаг байхгүй. Үр дүн гараад ингээд практикээр тийм. Тэгэл ингээд хүмүүс ч их ирж гэн, өөрсдөнд ч бас мэдгэж гэн. Тэгэл манай аа бас жоохон зүйлээ цагталцсан. Тэгэл арчаа уугаад гоё болж юм бэл ингээ яваад гэсэн. Тэгэл ер нь тиймэрхүү байдар эхлээд нэг гэртээ тэгээд өстөг байсан. Тэгэнгუთ дараа чинь за чиг майхан хүмүүс бороо моронд ингээд зутарж ах чи би энэ дээр нэг гэр бариад оруулчих даа гэж танаад. Тэгтээ бас яг нэг тийм бизнес сэтгэлгээнд бас нэг тийм сайн хөгжөөгөө. Тэгээд нэг гэр бариад нэг жил болохоор нэг гэр барьж байгаа. Дахиад нэг жил болохоор нэг гэр барьж байгаа. Ингээд нэг 2 3 жил нэг гэртээ дараагийн жил 2 гэртээ дараагийн жил 3 гэртээ л гэж явсан юм байна шүү дээ. Тийм. Тэгээд тэрний дараагийн жил тэр чин гэрнүүд чинь зүгээр сайхан зүлгэн дээр баригдчихсан заяа. 7 хоног шороол чинь. Тэгээд наар засцсан. Тэгээд янз бүрийн нэг гэрийнхнийхээ өөр гэрээсээ нэг илүү дутуугууд хүнчлээ автраад тайчихсан. Тэгэл нэг хээгүү усууд тэгэл хөрх юм ороод хоноол яваад идэв. Тэгээд тэрний дараа жилээс нь нөгөө гэрээ гоё шалтай болгож эхэлж байгаа. Бүр ингээд цемпэм цатахаар. Тэгээд тэрний дараа жилээс нь нөгөө наарнуудаа буулгаал ингээд гоё зовоод ормортой болгоод тэрний дараа жилээс нь гоё цагаан иргэл мэргэлэгдэг болоод ингэж байгаа. Тэгээд анх тэгж гарч ах чинь тэнд утасны сүлжээж байхгүй. G-Mobile манай гэрийн тотхон дээр нэг ганц зураас ингээд алдан оног орж ирнэ. Тотхон дээр утас тавьчихна. Тэгээд гэрийнхэн лугаа нөгөө холбоо барихын тулд мессежээ бичээд огтарангуудаа ингээд амар чангаар дээшээ шиддэг байхгүй. Nokia Nokia-нд утсаа ичээ. Тэгээд дээшээ шидчихнэ. Тэнгуут тэгээд явчихна нөгөө сүлжээ норд юм уу яадаг явчихна. Тиймэрхүү маркаар холбоо бариад тэгээ байж идэг гэсэн тийм газар байгаа байхгүй юу? Тэгээд тэг гих мэтлэнгээр одоо юмаа хийж явсаар байгаа. Тэгэл энэ чинь 3 гэртээ болоо 4 гэртээ болоо. Тэнгуутаа нөгөө нэг манай энтгийнхэн чинь юм муурын байшин шиг юм гурвалжин шавгар байшин барьдаг. Шавгар гэдэг нь тийм байшин анх ингээд ашааныхаа үүдэнд бариад. Тэгээд тийч чин дараа нь бас нөгөө тааран жорлонгоо модон жорлон болгож байгаа юм тий. Тэгээд үүднийхээ шавгарыг барьж байгаа. Тэгээд тэнчэнээс өөртөө байна. Нөгөө гэр мэртэ жоохоо юу яагаад вэ гэд тэгээд өөртөө тэр үүднийхээ шавар могорт байрлж эхлэв. Тэгээд дараа нь амрагчдын байр ингээд нэгээр ингээд хэлсэн баггүй юу. Тэгээд одоо гин байдлаар яг нэг их хичвшилтэй. Гэхдээ яг нэг 10 өөртөө амардаг байртайгаа нэг 12 байр амрагч хүлээ авдаг. Иж бүрэн гоё тав тухта орд иртэй шүүгээ савта зурагт телевизтэй хөргөчтэй одоо юу гэдгийг тий гэрээ сандал үлгүүр нэг амраад хүн явхад нэг ойр зургийн хэрэгцээний бүхэл юмар нь бол хангаа тавьсан одоо гоё тий шаардлага хангасан тийм одоо амрагч хүлээж авдаг 10 байртай. Тэгээд дотроо нөгөө юу нэгдсэн нөгөө нэг юм боловсон байлдаа. Дотроо ингээд нөгөө нэг бицдэг усанд ордог саунта дүштэй ийм одоо эко био нойлыг бодвол одоо байж ашиглалтанд оруулсан гэд явчихна. Одоогийн байдлаар. Ямар гоё. Тийм түүхтэй ерөнхийдөө. Тэгэл ер нь хүн ингээд одоо юу байна уу гэж асуун тэр болгоныг ингээд байлгачих юмсан гээ юм хийн. Талах байна уу байна, өрөн байна уу байна, сүү тараг байна уу байна, хоол хийгээд өгч
яах их дөрөв зүгээр сайхан хийгээд хүчтэйг тий. Тэгээ нөгөө эмч гээд хүмүүс мэддэг болохоор энд ч хүүхэд толгоо нунчсан энд ч хүн тариа хийгээд өгөөчгээл өстө нэр жинхэнэ гуугаал тэгэж бариулъя ингэж тариа хийлгээ ингэж үзүүлээ сахараа үзүүлээ аппарат байна уу гэл ингээл тэгэл өстө нэр сахар махраа үзэл хянуулаад тэгэл ингээл яваад идэг. Тэгээ тэр мэндээс ингээл харж ахт бол энэ видеод бол аршин маш үлддэг. Нөгөө сахартай хүмүүс чинь өдөр болгон сахарын хэмжээд явж идэг штеп. Тэгэл үр дүнтэй үг нь угаасаа л хэмждэг хэмжилтээр нь гараад ирт юм тий. Тий, өөрсдөө тэд нар чинь одоо бүр ингээд хүмүүс чинь өөрсдөө нөгөө аппараттай болсон. Тэгэл ерөөсө өглөө өдөр уугаал хоолныхоо өмнө дагаад ингээд бүр ерөөсө айхтар уусаа чинь бүр хянаа явчихдаг. Тэгэж нандин булаг сахарын аршааны амралт аршаан соёлын маань эхлэл түүх тавигдсан байт юм аа. Тэгээд нандин булаг гэдэг нэрийг манай эмэгтэй дүүл гой нандин булаг гэж өгнөдөө гэрлэгцээ. Уг нь их булаг гэдэг нэртэй тэр газар маань өөрөө нэгнэж хайрлаа. Одоо үнэхээр бүр ингээд дэлхийн нийтээрээ хүн төрөлхтөн угаасаа өөрөө одоо энэ химийн гаралтай эм тарианаас татгалзаж байна. Эмгүүгээр өөрийгөө эмчлэхийг эрүүлжүүлэхийг хүсэж байна. Одоо янз бүрийн йог, бяцлал те энэ байгалийн энэ ургамлын гаралтай эмчлэхийг бол одоо ерөөсөн маш их баг шүтэж байгаа. Тэгээд энэ цаг үед бол тэгээд бид нар бас нэг талдаа их азтай амны ишигтэй ийм сайхан эрдэсийн сан болсон ийм сайхан байгалийн харшаа усаад бас бидэнд нэр өгдөөс маань бурхнаас тийм ээ за яасан юм байна. Газар байдаг. Тэгээд энэ сайхан юмаа болоод одоо хэрэгжилж ах хэрэгтэй. Би тэгвэл юу ячи хоёлаа. Нөгөө сахарын нандин булаг сахарын аршааны маань Facebook дээр пэйж байдаг. Тэрэн дээр байгаа танилцуулгын 3 минутын танилцуулгаагаа тэгээд хоёлаа танилцуулгаа үзчихээ. Тэгээ үргэлжлүүлээд яриагаа явъя тий. За. Амралт бол Булган аймгийн Хотог өндөр сумын сахарын аршин дээр байрладаг гэж байгаа. Тэгээд амрагчтай бол одоо аршин усаар тий байгаль дээрээс сахарын аршааныг өөрчилж जैन. Тэгээд дээрээс манахаас хоол одоо захиалгат хоолны үйлчлэгээ гаргаж байна. Мөн одоо уламжлалтын эмчийн одоо зөвлөгөө үзлэг эмчилгээнүүд бол хийгдэж явж байгаа. Нандин булаг амралт аршаан соёлын газарт бол одоо амрагчтай зориулаад мини Канад байшингуудыг бол ашиглалтанд оруулсан явж байгаа. За тэгээд ихэнх нь одоо 2 хүний өргөн 2 ортой. За тэгээд одоо мэдээж амарч байгаа одоо хүмүүстэй ялангуяа эмэгтэйчүүд бүсгүйчүүдтэй тий гоё тав тухтай одоо эмэг цэгцтэй байлгах үүднээс одоо галт тогооны шүүгээс ав тий бэлтгэж өгсөн байж байгаа. За тэгээд магадгүй одоо боротоо одоо тий өнөөдрөх шиг иймэрхүү сэрэх өдрүүд ингээд таарах юм бол налхнаатай хүүхдтэй хүмүүс энэ төр таарад явал одоо бас цахилгаан халаагуур тавьж өгсөн байгаа. За халаагуур нь ч гэсэн бас эко тэр агаар шатаадаггүй, хүний амьсгалах агаарыг хуурайшуулдаггүй, стандартын шаардлага хангасан Германы Silver брендийн тийм халаагууруудыг тавьсан байж байгаа. За авж яваа бас хоол хүнсээ муудуулахгүй байх тий үүднээс их хөргөгч хөлдөгчний асуудлыг шийдэж өгсөн. За хүүхдүүд болон нөгөө одоо хүүхэлдээ юм аа үзэх тий за наадмаар одоо нөгөө залуучууд маань бөхөө үзэхэд тий ингээд телевиз энтрийг болоод одоо бас байршуулж өгсөн байж байгаа. Нандин булаг амралт аршаан соёлд байрчлалын хувьд бол одоо аршааныхаа ойрхон тэгээд яг модныхаа хаяанд маш гоё юм сэлөөхөн нам гум одоо дуу чимээ багтаа тэг яг нөгөө аршаан ус уухаар зорж ирсэн хүмүүс одоо хамаардаг болохоор тав тухтай намуухан тэгээд үзэгдэх орчин маш сайхантай энэ байгалийн ерөөсө цогцлбор газар байж байгаа. Иргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн тэгээд одоо энэ эрдэнтээс өсгөл явах одоо
магистрал зам дагуу мөртлөнгөө маш гоё одоо байгалийн үзэсгэлэн бүрдсэн юм цогцлбор газар байж байгаа. Тэгээ энд ирээд одоо амралт нь ямар тий амралт зүйл нь ямар байх боломжтой вэ? Уулын аялал хийж болж гин, гэрэл зургийн аялал хийж болж гин, тий спорт загасчлал хийж болж гин. Тэгээд булгаан хангаад үзэх юмнууд маш их байдаг. Нандин булаг сахарын Аршаан амралт сувиллынхаа газар ирж тав тухтаа сайхан үйлчлүүлээрэй. Үнэхээр байгаль нь гоё юм аа. Тэг байгалийн харсан ч бүр агаар магаар нь баг үнэртэй авчлаа. Ингээл өдөрний агаар ингээл нэг гоё юм чиглэг юм шиг мөртлөө нэг тийм гоё идэх тий. Би өөрөө ч ингээд нэг юм уул хадаар явах дуртай ингээл мод ой мойгоор явах айгу дуртай. Тэгсэн чинь нөгөө аймаа харагдал гоё юм аа. За гоё. Үнэхээр Тэгээд иргэн тойрон байгалийн нөгөө нэг тогтцсон өөрөө иргэн тойрон уулсаар үйлчлэгдсэн баг. Маш гоё. Тэгээ яг нөгөө Эрдэнэтээс Хүсгэл орох засмал зам дагуу байдаг. Ямар ч засанлаар явж байгаа л очтой. Ерөөсөө магистрал зам дагуу учраас ерөөсөө тэгээд готоос болоод ер нь дан засамлаар яваад гардаг. Би энэ сая танаа пэйжж харсан чинь тэр замаар тэрүүгээр эргээд мэргээд гээд айгуу гон заавартай юм билээ тий. Пэйж чинь дахиад нэг харуулчих. Пэйж нь сахарын Аршаан Нандин булаг амралт агшаа сувил гэдэг ийм пэйжтэй юм бэлээ. Тэгээд энэ пэйж дээр нь болохоор холбоо барих утасныхын дугаар, имэйл хаяг нь байдаг юм байна. Тэгээд бас зураг байдаг юм байна. За яа харин Эрдэнэтээс 168 хөвсгөлөөс булганаас гэд тасмал таваа байдаг гэд. Тэгээ бүр олохгүй болвол сайхан уцаар ярьж байгаа л олчих юм шүү дээ. Тэгээ сая чиний ярьжсэн шүү дээ. Анх Gmobile ч авахгүй тэгэл мессеж өчхийн тулд уцаа дээшээ шитгэр нэг сүлжээ орч мессеж нь явдаг байсан. Тэгэл тоогч байдгүйсэн, юу ч байдгүйсэн гэж одоо сая танай амралтын зургийг харсан чинь тог байтугай юм биш үү? Тийм шүү дээ. Тогоо хэдхэн жилийн өмнө тавьсан бид чинь тогоо тавьж байгаа. Тэгээд тэнд ч бас удаг устдаа болж байгаа. Тэгжээс тавьсан юм тий. Тийм боловсон нойлоо. Яаж дандаа л өөрсдөө тэгэл яг нөгөө тэнд амралтын маань улсууд нийлээл хамтрал тог мог трансформатор энтрээ хамтарч ягаал аваал тэгэл яаж байгаа. За тэгвэл агшаа одоо ингээд чи түрүү ярьжсэн шүү дээ. Агшаанд маань ингээд хүмүүс жилээ даад ингээд хүмүүс яг яриад бүр айгүй шүтэл луудیں۔ Тэгэхээр хүмүүс жил болго ирдэг юм уу? Яадаг юм? За ер нь бол тий одоо Аршаанд ингээд явдаг архаг хүмүүс гэх юм уу одоо тий бүр ингээд яваа сурцсан улсууд бол яг мэдээд байгаа байхгүй Аршаан бол жилээ даадаг гэдэг. Аршаан маань өөрөө үр дүнгээ өгч जैन 20 дугаар нөгөө Аршаан ус ууж ямар зүгээр ингээд нэг дэлгүүр орж байгаа юм шиг явахгүй юм чинь бэлтгэн мөнгө төгрөг цаг хугацаа машин унаа юу гэдэг тий бензин тас бүх юмаа зориулаад ач холбогдол өгөө явж байгаа улсууд ч мэдээд тэр Аршаан ус уусныхаа гамыг хийж гэн тэгээд бас тий тэр Аршаан усны үр дүн гарч байгаа байхгүй тэгээд үнэхээр жилээ даадаг гэд итгэл үнэмшилж өндөр байна өөртөө бас ач холбогдол өгч хичээдэг ч байх тэгээд үнэхээр жилээ болвол одоо их олон хүн одоо баг байнга тэгж хэлдэг. Жилээ даа. Тэгээ яг монголчууд нэг угаасаа 3-ын тоо монд одоо нэг бэлгшээдэг улсууд учраас ядаж нэг 3 жил явчих тий гээд ирдэг. За намайг одоо энэ анх Аршаан дээр одоо бүр ингээд модныхаа хаяанд нэг гэрээ бариад анх гарч ах үед л майхантаа манай хашаанд иржсэн улсууд байдаг. Одоо болтол ирдэг. Одоо 10 хэдэн жил ирж 13 4 жил ингээд ирж байна. Майхнаа бариад буй л гэж байгаа. Ер нь бол тийм. Тэгэл одоо майхнаа бариа буй гэн тэгээ тэгэл гэдэг одоо тэгээ сурцсан, ирээ сурцсан тэр улсуудаа олоод бид нэр одоо байртай болсон майхан болохгүй гэхгүй тэгэл даахад тэгж ирж ирсэн улсууд бол тэгэл одоо болтол ирж л байгаа. Тэгээд чи ганцхан сахарын Аршаан бас байхгүй штэ. За. Олон одоо сахарын Аршаан байж байгаа ч элэг цус байна, ходоодны Аршаан байна. Дотор ууж хэрэгэлдэг. Гадуур хэрэгэлдэг 3 Аршаан байж байгаа юм. Нүдэн толгооны Аршаан, нүдний Аршаан, тэгээд хамар хоол Аршаан гэдэг. Тэгээ 6 Аршаан байгаа хгүй нийт. Тийм.
нүдний аршаанаар бол хүмүүс чинь ингээд нүур амаа будаггүй очоод сайхан тэндээ угаачин тусдаа угаах цэг гаргачихсан манай амралтын улсууд чинь нийлээд өөртөө бас ингээд төрийн бас байгуулаад тэндээ аршаа усаа хамгаалаад хашаа хайс хийгээд тий зам шат хийгээд ингээд тордоод бас хамгаалдаг аахгүй юу. Тэгээд угаах цэг хүртэл тусдаа гаргаад өгсөн байж байгаа. Тэгээд нөгөө нүдний хүртэл одоо байглаасаа үнэхээр гоё тийм биднэрт өгсөн одоо энэ хувь хишг гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Нүдний аршаан бол ерөөсөө нэг алгаяхан чинээ 2 хон хонхроос гарч байгаа. Тэгэл 10 нүд гээд. Тэгээд тэр аршаанаараа ингээд угаахт бол үнэхээр ингээд бүр нүд цэлмээ явчихж байгаа. Тийм үү? Тийм. Одоо нүд нь харшилтаа, захтандаг өшөө одоо яадгийн те ямар ч байсан зүгээр хараа мараа сайжруулна гэж бол хэлэхгүй, зүгээр нүдний аршаа ингээл ямар ч байсан тэгтэл нүд хараа мараа муутай хүмүүс угаагаа л гэдэг өөртөө. Тэгээд хоолойны хамар хоолой аршаанаар болохоор хоолойгоо зайлдаг, уудаггүй. Зарим хамар хоолой аршаанууд ч одоо дүүрдэг, хөл мөлөө дүүрдэг, цохиулдаг энэ төр гэд байдаг штэ. Манай тэмдлийн аршаан зүгээр уудаг. За толгооны аршаан бол ингээд яг ингээд хүний толгой шиг нэг ийм бүндгэр газраас гарч ирж байгаа хонхоор яг ингээд хэлбэр ингээд толгой шиг. Тэгээд хэрүүгээр ингээд айгуу гоё. Яа тэгээ одоо энэ стресстэй маш их юм одоо захим хэрэглээ ихтэй ачаалттай ингэж ажиллаж байгаа хүмүүс бол ер нь маш их энэ толгой мэдрэлийн юм юутай байдаг, ядаргаатай асуудалтай асуудал маш их байдаг. Тэгээд ер нь оцсон хүн болгоно л одоо тэр гадуур хэрэглэх аршаануудаа бол ингээд бүгдийг хэрглэж болно. Тэгтээ яг аршаа усны хэрэглэн дээр зүгээр энэ дундуур нь бас тавч хэлэхэд бол хүмүүс нөгөө нэг оцсон дээрээ бүх аршааныг уучих гэдэг. Тэгэхээр хэрвээ та зүгээр яг зам зуур дайраад явбал Монгол хүн те ингээ яс болоод бүгднгээс намсаа явчих болж байна. Яг эмчилгээний журмаар ууя гэвэл дагнаж явах хэрэгтэй байхгүй. Сахартай бол та сахарын аршааныг л уу. Сахарын өвчин бол танд ходоодны аршааг илүү сайн. Ходоодны аршааныг нөлөх вэ. Яад гэвэл Монгол хүний бүх одоо өвчин эс шингэснээс үүдэлтэй байдаг байхгүй. Тэгэхээр энэ ходоод одоо эс шингэснээс бол үүдэлтэй учраас тэр ходоодны аршааныг хүн болгон өстө толгой дараалан уух хэрэгтэй байхгүй. Тийм. За тэгээд элэг цэсний аршааныг уун. Тэгээд аршаа ус уух маань өөрөөсөө бас цаг нартай хэдүүд нь ямар хэмжээгээр яаж уух уу гэдэг те бас тэр чинь нарийн цагтай байдаг. Тэгээ эмчилгээнийхээ журмаар уух юм бол за жишээлбэл ходоодны аршааныг бол одоо өглөө оройд зөөлхөн шимэж уудаг бахна. Тийм үү? Тийм. Заавал одоо манай энтхийн сахарын аршаан гэхөөр ходоодны аршаантай газар хүмүүс одоо үзэж байгаа хүмүүс маань явж болно шүү дээ. Тийм. Тэгэхээр ходоодны аршааныг та яаж уух вэ? Зөөлхөн шимэж багаар ингэж өглөө оройдоо за тэгээд болоод бүлэт гэж уу. Жохон жаврын гаргасхий гэдэг сайн. Тэгвэл элэг цусны аршааныг хэдүүд уудын гэхээр өдрийн цаг буюу одоо шарын цагт тий элэгний нөгөө жинхэнэ идэвхжлийнхэн үед бол элэг цусны аршааныг уухтаа яаж уух үдгүүд гэж зайлгаж ууч гэдэг юм уу тий. Ингээд бүх одоо ер нь аршаанууд маань өөрөө тусдаа. Тэгээд сахарын аршаа маань ч гэсэн одоо бас уух хэрэглэх аргууд нь бас хэмжээ дамжаа схемтэй байждаг. Тэгэхээр гоё аршаа уухтаа бас яг мэрэгжлийн тий энэ эмчээс нь зөвлөгөө юм хаваад ингээд юм хүртэх юм бол илүү зөв эмчилгээ ч юм бас онцтой болноо, үр дүнтэй болноо л гэж хэлэх гэдэг. Тийм биз дээ. Тэгвэл чи өөрөө эмч тэгэл авч гисэн хүмүүстэй зөвлөгөө өгчдөг юм тий. За тэгвэл ингийн одоо хоёлаа нэгэл сахарын аршаа ингээл маш олон хүмүүс очдөг юм байна. Хүмүүс жилээ дагнж очдөг юм. Одоо яг эдгэрсэн тийм гоо туршлага байна уу? Байлгүй яа юм бэ? За. Манай хоёр гэр бүлийн хоёр байгаа. Гэхдээ сая нэг сүүлийн 3-4 жил ирж байгаа. Тэр хоёр болохоор яг нөгөө зунчин монголчууд ч амралтаар амардаг штеп. Зун баяр наадмаар. Тэгээ баяраар охин хоёр хүүхдэд дагуулад ирсэн. Тэгээ ийм гоё аршаан байдаг юм уу мэддэг ёстой нэрээ. Тэгээ тэр гэр бүлийн нөгөө нөхрийнх нь найзууд нь сахарын өвчнөөр хүндрэлүүдийг үзсэн юм байна л да. Нэг найз нь бүр ингээд нүдэн дээр нь хөл мөлөө тайруулаад, нэг найз нь баг нүдэн дээр нь хараагүй болоод, нэг найз нь өнгөрөөд бүр ингээд тэгээ бүрс нүдэн орой дээр гарцсан. Нөө ихнэр нь өстой нэрээ
өстой энэ хүүхдээ аваач тавьчаа буцаад ирнэ гэх. Тэгээд нөгөө баяраар ингээд байр сав бас олддгоо ачаал ихтэй байдаг байхгүй энэ 10 байшинт нэг 10 машин тавьчих ирэл орж ш. Тэгээд дүүрч. Тэгээд ингээд бүр захиалгаа өгөөд тэгээд баярын дараа хүүхдээ үлдээчихэд хоёлоо ирсэн. Тэгээд тэр эхнэр бас их сайн мэдээж аршаа ууж байгаа хүмүүс чи өөртөө ч бас хичээх хэрэгтэй. Яг нөгөө хоолныхон дэглэмийг бариа. Дэглэмж байх уу те ер нь зөвл хоолох хэрэгтэй байхгүй яг дэглэм энтер гэд хэлчихээр бас дэглүүдэл байгаа юм шиг мэдрэмж бас хүмүүс авчишаа. Зүгээр ер нь яг зөв эрүүл зөв хоолоо идээд өөр төгсөө хоолоо идээд тэгээд эхнэр нь өстой өглөө оройгоо хоолны өмнө дараа бүр яг нөгөө эмчийнхэн зөвлөсөн схемийн дагуу сахараа хяндаг. Тэгээд өдөр болгон нөгөө нөхрийн чинь хөдөлгөөнтэй байлгадаг. Тийм. Одоо эн чинь зөвхөн аршаа уугаад яахгүй давхар бас ингээ тий хоол болон дасгал хөдөлгөөнөө бас авсрах хэрэгтэй байхгүй юу? Дасгал хөдөлгөөн, сэтгэл санаа тий бүх юмараа одоо комплексний бэжэж хүн сая эрүүл болно шүү дээ. Тэгээд эхнэр нь дагуулад өдөр болгон явчихдаг. Нэг өдөр энэ арийнхаа уул руу, нэг өдөр урдлын уул руу авирна. Дараагийн өдөр нөгөө баруун уул, дараагийн өдөр зүүн уул руу. Тэнгууд манай тэндээс чи нэг ийшээ 7 км бэрхийн гүүр гээд нэг гүүр эдгийн 7 км газар. Тийшээ нөхрийгөө гүйлгчихэж байгаа. Тэнгуудаа нөхөр араас нь өөрөө машинаа барьж өгч очоод нөхрөө аваад буцаад ирдэг ч юм. Ингээд ерөөсөө бүр өстой. Тэгээд номон дээрээ сахарын аршааныг 14 хоног уухаар зөвлөсөн байдаг байхгүй юу? Тий. Тэгээ яг нөгөө номон дээр зөвлөсөн тэр хэмжээ дамжаагаар нь тэгээ яг эмчийн заасан заавраар нь юугаа сахараа хянаад 14 хоногсон. Тэгээ тэр хоёр сахар нь 15-таа ирсэн. Тэгээд 5.4 болоод явсан. Бүр гайхалтай шүтээд өстой зөөр бүр өстой нэрээ үнэхээр үр дүнтэй байна гэд. Тэгээд дараа жилийн бас яг ирсэн. Ерөөсөө нэмэгдээгүй яг хэвэндээ байгаа. Тэгтээ нөгөө баталгаажуулна. Ингээд одоо. Тэгээд бүр ингээд 2-3 жил ирсэн. Одоо тэгээ энэ жил дахиад ирэх ба. Тэгээд бүр одоо тийм гэр бүлийн хоёр байгаа. Би одоо харин тухайн үед одоо нэг ийм сошиал машл юмаа ингээд юу яаж мэдтгүү л байл л да. Одоо тэгэл нөгөө өөрөө сонсоод нөгөө эдгэрж байгаа хүнээ хараад аж аргалтай болдог хүмүүс ч одоо энэ зөвлөгч нар байдаг шүү дээ. Тэгээд нэмэлгийн ажилтнууд тийм нөгөө хүнээ сайхан болсныг хараад л ингээд баярлаад гих мэтлэнгээр тэгээд яг нь монголчуудын маань бас ажил амьдралын цаг завынхын хугацаа бас харилцан адилгүй байдаг болохоор 3 хоног ууж байгаа ч хүн байна, 5 хоног ч ууж जैन, 7 хоног ч ууж जैन, 10 өдөр уугаал зарим нь сав суулган тэгээл 14 хоногоо гүцээх гээл өөрхийн амьд даваал явж जैन. Тэгэл янз бүрэл юм юм. Тэгээд яг 14 хоног яг уудаг нэг хоёр гэр бүлийн хоёр. Тэгвэл нөгөө ийм юм. Энэ жил нэг ярилцлага энэ төр авъя да нэрээ тий. Тэгээд чи хүмүүс ерөөсөө мэдхгүй сахарын өвчтөй хүмүүс ямар их байгаа илээ тий. Тэгэл хөл хүүхдүүд нэмэгдэж ирээд хүүхдүүд ураахан натаа хүүхдүүд ингээд сахартай болж ирээ. харин тий. Удамшаад байгаа хгүй. Удамшдаг гэсэн штэ сахартай. За тэгсэн чинь одоо чиний яриас би сонссон чинь очиод бас идэх хоол унд нь шал ондоо идэх юм байна. Тэгэхээр хүмүүсийг одоо ирж байгаа хүмүүсийг юу авчираа гэдгийг жишээ нөгөө махаа чирэл ирэх юм уу яах ямар хоол унд та хотоос бэлтэх юмнуудаа ерөнхийдөө юу бэлтчихвэл зүгээр гэдэг. Ер нь бол Махан машраг аваад явах юм яах юм. Тэнд одоо нандаа юм чинь бас нэг хөөрхөн ийм мухлаг хүнсний цагаан эдний мухлаг байж байгаа тэнд өрөмсөө тараг тий байж гэн ойр зургийн хүний хэрэглээний бүхэл юмнууд чинь хүмүүс чинь ноогоо мартлаа за мартлаа гээл эхлэн шүү дээ АМС байна уу гэл ингээл тэгээд тэр асуусан ойр зурхаа юмнуудыг бас байлгачих гэдэг нэг хөөрхөн хүнсний мухлаг ингээд яатсан ажиллаж байгаа тэнд ойр зургийн юмнууд байж байгаа эхлээд бол яг бид нар одоо бас хүмүүс нөгөө нэг идэх хоол нь өөр байдаг учраас ингээд хоол ундаа хийх нөхцөлийн бүрдүүлээд тэр халтагооны шүүгээ савнууд хөргөчөлдөөгч энэ төрлийн асуудыг шийдэж өгөөд ингээ явдаг байсан. Тэгээд зарим хүмүүс маань сүүлийн үед бол айгүй хоол газар ингээд нөгөө амрах гэж ирчээд ядарч ирчээд дахиад баахан хүмүүсийн хоол хийгээд ялангуяа бүсгүйчүүд маань бол үнэхээр гуйдаг тий. Эндээ юм чи эндээ хоол хийгээч гэдэг ингээд санал хилээд байгаа байхгүй юу? Хоол хийгээч өстой. Гэхдээ 365 хоног хоол хийж ирчихэл дахиад энэ дээрээ хоол хийх юм нэг 5 хоног 7 хоног амарсан шиг амраад ингээ явж юмар байна гэх. Тэгээд
одоо нодлонгоос бас юм хоолны үйлчлэгээ бас гаргаад явж байгаа. Тэгээд сахартай хүмүүст нь сахарын хоолыг хийж өгөөд те. За зүгээр хоол ундныг хоригддгүй хамаагүй ингээ эцсийн уснаа шингээгээд ягаад зохицуулаа явчихдгоо гэдэг ингэж байгаа хүмүүс бас ердийн нэг айхтар хориглохгүй тэгээд захиалсан хоол болон хийж өгөөд идэг болж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол зүгээр сайхан дулаан хувцас аваад л хүрээдэр тэгээд бусдыг бидэнд даадах цэцэл гэж хэлмээр байна. Тийм. Бас спорт тусламжтай очих юм биш үү? Дасгал хийн гэж бодохоор тий. Тийм гоё хөөрхөн дасгал хийж болж гэн, уулын авиралт хийж болж гэн, гэрэл зургийн аялал хийж болж маш гоё. Манай тэр аршааны хашаан дотор чинь тэр гоё лили, цэцэг, зэрлэг тэр төмсний улаан өстө бүр ингээл цэцэг ургамлууд тэнд гарч ирж байгаа амьтд хүртэл ингээл ерөөсө бүгдээр хугацаатай. За 6 сарын 10 дээр тийм амьтад гарч ирдэг, ийм цэцэг гарч ирдэг, 20 дээр ийм ээлжлээл ингээл тэг хамгийн эхлээд зэрлэг лили шар цэцэг гарч ирнэ. Тэгээл ингээл цэцгнүүд нь ээлжлээл өнгөөр солигдоол байна. Ямар гоё тий. Солигдно. Нөгөө нисэж байгаа амьтад нь хүртэл тэг ингээд өөр амьтад гээд хугацаатай бүгдээрээ гарч ирээд ингээд хөрхөн буужгнаад ингээд ирчдэг. Тэгтээ нөгөө нэг буцад газрын шиг одоо тийм амар ялаа шүмөөл энэ төр байна. Тийм гоё тий. Тийм гоё. Тэгээ шумуулыг таг марцсан юм шүү дээ. Тий, хүмүүс шумуулт аюу гэж айдаг. Ер нь бол шумуул бол байхгүй. Гэхдээ яг хөдөө газар юм чинь одоо юу гэдэг нөгөө хангаа урт хайрхан биш тий. Тэр мөрнээс бас болгоомж аршаантай газар тийм юмтай гэж ярьдаг. Тийм юмнаас болгоомжтой бас жоохон түрүү мөрөйтэй усны гутал аялалд явахдаа нэг ойр зургийн ямар хувц сумаар бэлддэггүй. Тэгээ мэдээж ойр зургийн хөнгөө өөрсдөө идэж уудаг ямиг аваад тэгээд түрээдэрч болно. Ер нь л мөнгөтэй ирчихэд баг тэнд бүх юм байгаа дөө баг байхгүй. Одоо тэгээд гоё зарим газрууд манас кофе шоп моп нэгээд ингээд гоё болоо л аа манай аршааны тэр хавьд. 1914 оны амлалт авч байгаа очиход өстой гоё тасл юм байна. Ямар ч гоё байгаль. Би чинь тийм байгаль сайтай моттой устай газар зүгээр нуугасгүй гэж. Гоё ш дагаар магаар нь хүртэл шалгамдаа тий. Шаал өөр. Би одоо энэ бас л хөдөөл байгаа мөртлөнгөө л аршаан дээр очиход янз юм гоё. Нандаа гарахаар бүр нүд нь хасаал тэр аюу гоё ярьдаг. Тэгэл угаасаа хоёлаа чинь 2022 онд аль танилцсан шүү дээ. Тэгэл тэрийгээ өста манай нандин булаг аршаан гэл ярьдаг байсан. Тэгээ тэрнээс очиж харин өнгөрсөн жил нөгөө боловсон 0 мэл тавьсан тий. Өнгөрсөн жил илүү 30 жил илүү. Тий, өнгөрсөн жил тавьсан. Боловсон 0 бол өнгөрсөн жил тэр болтол бол модон жолонтой байсан. Тэгээ түүнээс гадна угаасаа аялал жуулчлалын яамнаас одоо боловсон 0-гүй бол үйлчлэгээ явуулахад хэцүү. Тэгээд одоо бас тэнцэхгүй болж шүү дээ. Угаасаа тэгээд хүмүүсийн шаардлагач тэр одоо тэгээд яагаад ингэж утсан мэдээж ойлгомжтой мөнгө санхүүтэй л холбоотой. Тэгээл нэг зугуухан багаар ингээл урагшлал юм хийж байгаа болохоор тэгээд ямар ч байсан өстой хүмүүс их баяртай байгаа. Тэгээд одоо нэрээ маш гоё 0 барьсан байна гэд өнгөрсөн зөв маш их талархлын үг баярлсан хүмүүсийн сэтгэлдлийг сонсч байсан. Надад их сайхан байсан. Гэртэй байгаа юм шиг юм гоё. Зарим газар чи ингээл ороод яхаа толгойч тулцаал бүхс тулчих гар нэг жижигхэн байд юм байна шүү дээ. Бүр гоё гэрийн юу шиг ингээд гоё эрик мэрикээр доторолчих гэсэн тийм гоё 0 боловсон 0 бацгсан. Тэр би нөгөө таалагдчих байгаа хүмүүс. Гоё 0 айгуу чухал шүү дээ. Би ч одоо 2000 хэдэн онд ингээд нөгөө шууд машиндаа юм ачаад найзтайгаа явдаг байхгүй. 2005 6 оны үед юм аа. Айгуу олон жил юм. Тэгээ машиндаа бүр хамаг юм ачаад тэгэл майхантайгаа ингээл харж байгаа гой газар дайралт бол майхнаа барил тэнцэн хончдаг. Тэгэж явсараа гол зорилго нь хөвсгөл явах хэрэгтэй. Хөвсгөлд очиод хөвсгөл чинь бас нөгөө нэг майхан барьдаг газар байдаг. Майхан гардаг газар барьцсан. Тэгээ 0 авахгүй айгуу төвөгтэй. Тэгээ хотын бид нар чинь нөгөө нэг цагаан 0-нд дасцсан байдаг юм ба штэ. Яг тэгжээ. Тэгэл өстой тэр нь айгуу тэгтээ тэр ч одоо бараг 20 10 хэдэн жилийн өмнө болохоор тийм байсан. Одоо болвол бараг ихэнх газар. Тэгэл явж исэн чинь болсон 0-той жуушны бааз ярилцчих. Хин тоны чимээ 0 нь авах дүүшэнд нь авах шууд тэгэл ханжаа авчих. Тэгэхээр одоо тэр үедээ харьцуулахад тэр үед бас тийм
жуулчны баазууд аюул цөөхөн байсан. Одоо бол ингээл бараг захын жуулчны бааз л боловсон 0 мэлтэй болцсон байгаа. Айгу гоё байгаа хгүй. Тийм угаасаа одоо нойлгүй бол угаасаа тэгээд ажиллуулахгүй болж эхэлж байгаа. Тийм болцсон юм уу? Зөв Тийм шүү дээ. тийм. Энэ бол тийм тав тухтай байдал. Гэхдээ модон жодлон харьцангуй илүү цэвэрхэн гэж үздэг ч хүмүүс байдаг. Манайд одоо зөндөө олон бас эмчнэр энэ төр гэж бас байна тэгэл. Аль аль нь. Тэгээ модон жоллонгийн чинь нөгөө нэг айгүй гоё үртэс хийгээд би тэгсэн чинь бас нэг таньдаг айлт тэр үтэл очиж байсан. Лагерын байшин дээр нь очисон чинь баг боловсон нойштой адилхан тийм ингээ үртсээр хийчихдэг. Бүр ямар ч үнэр танарахгүй юу жоохгүй би бүр ингэж болдгийм үү гэдэг. Чи тэр үетэй харьцуулахад одоо шийдэл бүр маш олон янз болсон. За одоо манайхаа ийм гоё агшаан байдгийм байна. За тэгээ сахартай хүмүүс ойр тойрон ч байх юм бол та хэд маань хэлээрээ заавал ингэ те өндрүүлэхгүйгээр зүгээр Монгол сайхыг холны минь хөөхөнд булган аймагт ингээд энэ бүр юм тустай юм агшаан байдаг юм байна. За тэгээд дандаа эмчээс маань асуулт авах юм бол та хэд маань комментор өччихээрээ битээр асуулт байвал уншиж чагаад хариулна. За тэгээд мэдээж хүмүүс утасны дугаараа л гэх бах та. Одоо юун дээр манай монголоор сахарын аршаа Нандин булаг амралцсан үйл гэдэг пэйж байж байгаа. Тэрэн дээр Facebook-ийн пэйж тий. Тийм Facebook-ийн пэйж. Тэгээд 88 29 80 50 дээр 50 гэсэн дугаар дээр захиалга авагдаж байгаа. Яг нь Нандин эмчтэйгээ холбогдоод бас өөр 88 29 88 29 80 50 гэсэн дугаар дээр захиалга авагдаж байгаа. Зүгээр яг нь Нандин эмчээсээ бас энэ талаар аршаа усны талаар өшөө юм асууя гэх юм бол 99 38 63 33 гэсэн дугаартай. Үлтгэр дугаараар би дараа нь постн дээр сайхан тавиад бичиж өгчээ. Тэгээд айд маань үнэхээр энэ 100 хөдөө гадаа явах төлөвлөгөө тийш хаашаа явд юм бэлээ гэж бодож явах юм бол ийм гоё сайхан байгальтай газар очиод үзээрэй. Тийм жинхэнэ өсгөл явах зам дагуу засмал зам дагуу байгаа. Зам зураач гэл хоноод явсан болж юм. Одоо тэгээд ер нь нэг 10 дотор байгаа сахар бол ер нь аршаанаараа идэгчээ шүү. 10-аас дээш байгаа хүмүүс зарим хүмүүс бас ирснээ аршаа уучаад ууж байгаа юм чи ингээд эмээ бас тариагаа орхичих гээд байдаг. 10-аас дээш сахартай хүмүүсүүд эм тариагаа авсраад хэрэглээд хянаж явж байгаад тэгээд эмээ болох уу яах вэ гэдгийг шийднэ. Сахартай хүмүүст маань хэрэг болох байх гэж одоо тэр. Харин тэгээ хажуудаа эмчтэй гэдгээр надад бүр ондоо санагтлаа. За тэгвэл хоёлаа ингэж өнөөдрийнхээ ярилцлагыг ингэж дуусъя те. Яг надад ингэж орж ирээд өөрийнхөө гоё хийдэг ажлаа хар багаасаа мөрөөдсөн ажлаа яг тий өөрийн болгоо тэгээд тэн дээр гоё хүмүүсийг эдгий гэсэн сэтгэлээрээ юм гоё агшааныг түшиглээд гоё тав тухтай газар байгуулсан очих хүмүүсийнхаа өмнө баярлалаа гэж хэлчихье. За тэгээд би чамаас асуугаагүй ч юм уу альсвал нэг энийг би нэмээд хэлчих юмсаа гэдэг юм байгаа юу? Үгүй одоо яах вэ? Ер нь бол яг тийм хилээд ах чим одоохондоо гайгүй л санагдахгүй л энэ. Тэгээд пэйж дээрээ холбогдоод Нандин эмчтэйгээ холбогдоод асууж болно. Чөлөөтөө цаг заваа гаргаад бас асуусан асуултанд нь хариулаад өгч болно. Тэгээд ер нь бол одоо энэ химийн гаралтай юм тариаг аль болох хэрэглэхгүй байх. Болж өгвөл эмгүүгээр өөрийгөө эмчлэх, тэгээд өвчнөөс өрчсөн сэргийлэх одоо иймэрхүү юунуудаа бол айгуу сайн хичээх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бас зарим одоо өвчлөлтүүд одоо дэлхийд тэргүүлээд Монгол маань бас хэцүүдэд байна. Тэгээд ийм сайхан байгаль их дэлхийгээс өгсөн өвөг дээдээс мөн өвлөөж үлдээсэн гайхамшигтай сайхан эрдэсийн сан болсон аршаа усаар тэгээд жаргалтай дэлгэр орныхоо Монгол зундаа ингээд гоё одоо аршаа усаар ингээд өөрийгөө ирүүлжүүлээд амраад ингээд явах уран боломжтой. Тэгээ ер нь зундаа хүн ер нь заавал амарч явах хэрэгтэй. Жилийн ядаргааг жилдэн, сарын ядаргааг сардна, 7 хоногийн ядаргааг 7 хоногт заавал тайлж явах хэрэгтэй. Архаг одоо энэ ядаргаанд орсноор залцуугаад
хүнийг дархлаа сулраад хүн өвчт бий болж байгаа. Тэгээд оюун санааны хувьд, сэтгэлийн хувьд ч тий махан биений хувьд ч тэр бүр сүнсний төвшин ч гэсэн хүн болоод ер нь эрүүл байж иж бүрэн тий хоёр сарууд уртудаан одоо амьдрах наслах бүрэн боломжтой болчлаа шүү дээ. Чи ийм дасгал хөдөлгөөн хийгээд ингээд ийм мэдэж угаад ингээд явал ингээд урт наслах боломж байна гэд ингээд хэлсэн. Тэгэхээр гацгүй нөгөө бидний чин зэрэг биднэ гэдэг шиг одоо хичээл зүтгэл бас мэдэх нь байна. Тийм тэгээд ийм гайхамшигтай их орон төрсөн ийм сайхан юмыг одоо ингээд тий байгаль дээрээсээ үн төлбөргүй хүртэх ийм сайхан эрхчээд одоо тансаг их оронтой байгаа да. Үнээр талархаж байна. Тэгээд энэ сайхан жаргалаа бас эдлэрээ л гэж одоо хүсэж байна да хүмүүс. Тэгээд ганцхан аршаан ус уугаад ингээд зүгээр аршаан уугаад ихтэй тахын манай энэ нутагч үзэх юм маш ихтэй байдаг байхгүй юу? Гоё спорт тий энэ ангаас юунаас нь зөвшөөрөл аваад спорт дагсчлал хийж болж байна. Гоё гэрэл зургийн аялал хийж болж байна. Хүмүүс гэрэл зургийн аялал хийх гэж очт юм шиг байна тий. Гэрэл зургийн аялал хийж болж байна. За тэгээ ланг хамт олон найз нөхдөөрөө ирж байна. За тэгэл янз бүрийн хүмүүс чинь одоо эмчнэр ингээд бас хамтарч ажиллая гээд ингээд тий янз бүрийн мог хийдэг энэ төр улсууд чинь ингээд хүмүүсээ аваад хүрээд ирдэг ингээд янз бүрийн групп болоод хүрээд ирдэг. За тэгээ сүүлийн үе жуурчид бас их ирдэг болсон. Манайд одоо Хятадаас, Өвөр Монголын өртөц хорноос, Италиас, тэгээ Францаас, Хавайгаас гэдэг ингээд зөндөө жуурчид болоод ирдэг. Хүмүүс мэдчихэд дагуулаа очт юм тий. Одоо ч нэг хэдэн гэр бүлүүд нийлж байгаа зугаалдаг болсон шүү. Утаатай Улаанбаатараас зундаа ядаж гармаар байхгүй. Тэгэхээр гэр бүлүүдээрээ сайхан хэдэн хүүхдүүд аваад агаарт гарангаа таньгаа биччихвэл бас гоё юм биш. Гоё. Тэгээд яг нөгөө аршаан сувдал гэдэг утгаараа харьцангуй нөгөө за яг зүгээр сайхан амрын жинкнээсээ аршаанаа ууй тий. Агаарт өмсөн шиг амрыг л зарим одоо ажилдаа давуу уурхаа ч юм уу ингээд нөхөр нь ажилдаг хүмүүс ихнэр хүүхдээ авчраа тавьчихдаг байхгүй сараар 14 хоногор манад авчраа тавьчин тэгээд нөгөө ажлаа буухаар ирээд авчдаг тийм асуудал байж байгаа байхгүй тэгээд хүмүүс айгүй их яд болцсон мэддэг болсон тэгээд нэг ирсэн хүмүүс чи араасаа бөө хүмүүс дагуулад ирнэ шүү дээ нөгөө нандин болгын нандин биш тэр очи гэ тэгээд нөгөө юу гэдэг нэг тийм шоу мовны одоо газар яг цэвэр амралт дагнсан биш учраас үнэхээр тав тухтай үнэхээр л амрыг гэсэн үнэхээр аршаан ус ууй гэсэн хүмүүстэй ярьж ирдэг байхгүй. Баахан нэг шоудад нэг архитуулаад ч гэдэг юм уу тийм юм ингээд бүжгнуулаад идэггүй тийм хүмүүсээс би авдаггүй яг гоо тийм залуучууд ярьж л байдаг юм тиймэрхүү усуд авдаггүй. Тэгэхээр нөгөө амарж байгаа зөндөө олон хүмүүсийн тав тухайч алдуулчин тийм учраас ерөөсөө гоё яг л амарсан шиг амрыг гэж бодож байгаа хүмүүс болоо тэгээд заах. Тийм энэ үрдч бас гоё хиймрийн овоо гэж цэлэн мөрний дээрээс нь харна гоё газар маш их. Үзэх юм их байгаа ерөөсөө тэгээд. Дэдэгээ баг ярьж байгаа гээд хараад яа гоё бэ. Их л гоё газар тоочих юмсаа гэдэг бат бүр ингэ гал асаал бүр ямар гоё гэж бодож ин таанал гэдэг байгаа байхгүй. Нөгөө өөрөөр илэрхийлж мэдэхгүй гоё л гэдэг өөрөө нөгөө гоё мэдчихэж байгаа болохоор тэгэл хүмүүс чинь хоол хийж мэж ингэ цаг алж яхаар тий аршаанаа уучаад хоол хийж илүү дутуу цагаа урж хахаар тэр хоорондоо гоё аялаад энд аршаан уунга аялаад тий амраад өөрийгөө сайхан эрүүл болгонгоо тэгээд ингээд бүр зөндөө олон Монгол орныхоо энэ юунуудаас байгаль дэлхийтэй танилцаад уран тогоо уул байна манай энэ үзэх юм төдөө байгаа. Ийг тархтаа бэлчэр байна. Энэ хаашаага одоо уул алтаат гэдэг одоо загсчин нөхдүүд одоо дандахгүй сайхан газрууд болоод одоо байна байна. Загсчид чинь загсаа барихын тулд төвсгөл мөвсгөл хамаагүй явдаг юм биш шүү дээ. Тийм. Тэгээ одоо сүйдээ үед их гоё соёлтой боловсралтай усууд чинь тэгээд сонирхож барьж тийм үзчихэл ингээд тавьчихдаг спорт ийм загсчлалын төрлүүд нэлээд хөгжиж байна. Тэгэл гоё доо гоё тэгэл тоглож надад хэдэн мянган километр шууд гарт дахиад загсаа барьчаал буцаа ороод ирдэг юм байна. Би болохоор би тэрийг сонирхдаггүй болохоор би тэрийг ойлгохгүй байхгүй. Яг юм дөрөв.
шууд тэгж байгаа байхгүй. Тийм гой юмнууд байна. Тийм тэгээд зарим хүмүүс бүр ингээд ядраад бүр ухаан жолоогүй 7 хоног үлдчихэж байгаа явж байгаа юм шиг. Нэг манад бас нэг амарч исэн гэр бүлийн хоёр нэг хүнсний дэлгүүр ажилладаг юм л да. Тэгээд хэдэн жил амраагүй юм дээ. Айгу олон 7-8 жил гэсэн баха баг амраагүй. Ийм гоё юм байт юм. Эсвэл толгойд татахтай гаршаатаа явж чадахгүй заяа. Эсвэл ухаангүй унтчих чи бүр тэгтлээ ядаргаанд орчих. Гоё. Тий. Тэгээ бүр шүлсээ хачуулаад үндийч нэг юм баг идчихэл бар заримдаа ингээд сэрж хоолоо идчих чадахгүй заяа бүр. Тийм ядаргаанд орсон байж байгаа байхгүй. Нэгтэйчүүд бид нар ч ялангуяа гэр бүхэд шухад тэгээл ажил бүхэн юмыг зэрэг зохицуулах гад ингээд өөрийнхөө биеийг айгүй хүмүүртэж бас зүтгэж байна. Аа тэгэхдээ бас өөрсдийг бас хайгдуулж гээгдүүлж болохгүй амрах үедээ амраарай. Тэр яагаад хагас сатан саймаар амардгийн те 5 хоног ажиллачаад тэр чин тэр 5 хоногийнхаа ядаргааг тайлж байгаа байхгүй юу? Тэ сардаа амрах жилдээ яагаад хүнд амралт гэж үгддэг юм. Тэр чин тэр жилийнх нь ядаргааг бас тайлуулах хугацааг тэр цаанаас нь хойж өгнө дагуу олгож шít. Тэр энэ сайхан боломжтой хугацаагаас та үр дүнтэй л гоё Монгол оронд үзэх юм асар их юм. Ямар гайхамшигтай гин тэгээд манай тэр арын ууланд чигээс сая тэр зурган дээр харагдсан арын урсан дүүрэн жимс гүзэл зүйгээ нааднаас өрөөсөн ингээл хүмүүс чинь бэлчиж байгаа юм чинь жимс мэмс түүжин тэгэл битүүл юм ургамал өрөөсүүд үнэхээр гайхалтай магтаж цаашаах юм бол маш их байна. Нандаг яриг сонсон шууд явмаар санагдчихна. Би тэгээд нөгөө яах вэ тэгээд нөгөө хамаг юмаа өөрөө хийгээл сүүлийн үед энэ лайв энтри чинь ингээл өөрөө хийж байж байгаа юм чинь хийхээс өөр аргагүй тэгэл ёо та эстонэр ирэхээс өөр аргагүй ярих юм аа гэд зарим хүмүүс ингээ харсараа таньдаг болсон юм уу яасан. Тэ цаана харлаа таньд гэд ингээ нөгөө фэйсбүүкээр ингээ бас ингээ яриад ахаар хүмүүс яадаг болсон юм шиг. Хаана харлаа таны царайг гэл ингээл санах гал ингээл тэр аваар явж исэн хүмүүс. Би дээр нэг хүнтэй дайрлсан чинь надад "Үш чи яг фэйсбүүк дээр гардаг шиг юм бэ" гэсэн. За өнөөдөр нандаа эмчигээ өнөөдөр подкастт орж ирээд гоё сайхан яриа өрнүүлсэнд нь баярлалаа. Тэгээ маш юм олон хүн тустай одоо тий сайхан үйл хийж байгааг нь баярлалаа. За тэгээд нандаа эмчээс асуух юм байх юм бол Нандан Эрдэнэ гээд өөрийнх нь Facebook пэйж үүдэг. Тэгээд сахарын аршин Нандан булаг амралт гээд гаса Facebook-ийг бас пэйж давхар байгаа. За тэгээд тэрүүгээр нь холбогдоод таад маань захиалга өгөөд энэ жилдээ бас явж болох юм биш үгүй. Нэрээ яг нэг мартах чинь хэднээс хэдний хооронд ажилладаг юм. Өвөл бол ажиллахгүй шүү дээ тий. Ер нь бол сахарын аршин маань одоо 103 сартаа болоод идэвхтэй ажиллаж байгаа. За дунд сарууд болохоор 5 дугаар сар 9 дугаар сар бас байна. 10-11 сард заяа. Манай нөгөө байрнууд маань зуны байр байхгүй юу? Зуны байранд маань ингээд халаалт тавиад бүр өвөл 11 сар мар хүмүүс ингээд бүр даахгүй зүгээр ингээд одоо бас байжсэн нэг удаа байдгийн. Тэгэл 2 сар март чинь бүр ингээд өлгийтэй хөлтмөхтэй аваад түрээд ирдэг байр болохгүй тэгэл ингээд. Тэгээ яг ер нь бол өвөл бас явандаа юу яа ажиллах бодолтой байгаа. Өвлийн байр барих бодолтой л байгаа юм тий. Яа тэгэхээр нөгөө аршаа маань хөлддөг байхгүй. Тий өвөлч их сууж байна. Өвлийн нөгөө Улаанбаатарын утаанаас дайжаад явж болохоор юм биш үү уулын. Өлтөөс одоо Эрдэнэтээс хүмүүс маш их ирдэг байхгүй ер нь бол. Тэгэхээр өвөл явандаа бол өвөл хүн аавна. Ер нь бол одоо ингээд 103 сар бол идэвхтэй ажиллана. За тэгэл 4-5 сард ч гэсэн хүмүүс ингээд халаалт тавиад байчиё гэл бас мэрсэр хүмүүс тий. Тэгвэл ингээд энэ утсаар нь халбаж байгаа таад маань очиж болох юм байна шүү. За тэг өнөөдрийнхөө ярилцлагыг ингээд дуусгая. Дараагийн 7 хоногийн подкастаараа дахин уулзлаа. Баяртай. За баярлалаа. Одоо сарнаатай цаг зав зориулаад бас тий ингээд ажил үйлчлэгийг нь танилцуулсанд маш их баярлалаа. Тэгээд та нартай амжилт бүхний дээдийг хүсэн өрөөе. Тэгээд
жаргалтай дэлгэр орныхон ганган зумыг хав захтай сайхан өнгөрүүлээрэ гэж хэлье. Баярлалаа. Ямар сайхан ирвэл би Ерөөл Баттуушид